өргөгээ та нар гайхаж байгаа. Би Харан хамтлагийн хөгжимчин Чулуунбат гэж юм байна. Сэргээ хөгжимтэй бол манай харангийнхан маш холбоотой. 1977 оноос одоо сэргээ хөгжимд орж ирсэн. Айрамд 12 жил алба хаалаа. Түүнээсээ гараад 89 онд Харан гэж хамтлагийг байгуулад өнөөдөр хүртэл явж байна. Жаргалдаудан эжлэн эжсэн жавртай хорвол тулдаг билээ. Та нар шиг хүүхэд байхдаа л сэргээ хөгжимд орж ирсэн. Ер нь би бол одоо ингээд хөгжимд ороод 50 жил болж байгаа. 15 настайдаа би хөгжимд орж ирсэн. Сэргээ хөгжим бол хүний одоо хамгийн баяр баясгал, зориг, тэмүүлэл, итгэл, найдварыг төрүүлдэг. Намайг жоохон байхад одоо бол би мэдэхгүй. Намайг жоохон байхад ингээд гудамжаар үлгэршээ хөгжим ч юм уу, ангийн хөгжим гэхтэл их том байдаг байсан тэр үед. Ингээд хөгжим тоглодог байсан. Тэгэхэд ингээд бүх хүмүүс гарч ирээд ингээд цонхон дээрээ гарч гудамжаар хүүхдүүд дагаад тэр ямар гоё итгэл найдвар бүр юуг өгдөг байсан бэ гэдэг. Хамгийн их хөдлөгдөг хөгжим багхгүй юм чи. Ямар ч залгуур хэрэггүй, төв өзөр хэрэггүй. Ерөөсөө л одоо амьдын амплагит хөгжим байхгүй. Ганцхан контрбас тоглоход сэргийн хөгжмийн үлээвэр хөгжмийн оркестрыг айгүй зөөлдөг байхгүй. Одоо түп гэж байж штэ. Одоо түп ч танаа хөгжимч бүгдээрээ жижигэрсэн байна уу? Жижиг бөмбөр нь том бөмбөршгэ болоод, том бөмбөр нь жижиг бөмбөр жижигхэн болоод. Тэгээ ер нь их амар болчтой тэр одоо мөрөндөө өрлөгдөг. Одоо энэ баритон зүйл тэ. Тэгээ дандаа блюртэй болцсон байна. Амьдрал аз жаргыг надад өгсөн амжиж харин дэрмийн авч чадсан санааны үзүүлдод өнөөдөр бидний төрийн сойрхол урлагийн гавьяа сэтгэлтэн гавьяа чижигчин энэ бол бүгд ерөөсөө үлгэршээ хөгжимтэй л холбоотой. Үлээвэр найр хөгжимтэй л холбоотой. Амжиж харин зармийн авч чадсангүй санааны үзүүлдод гэлэзнэ сандайн үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм студ